Дараагийн мэдээлэл 2018 онд улсын хурлаас баталсан донорын тухай хуулийг хүчингүй болгож түүний оронд эсэд эрхтэн шилжүүлэн сулгах тухай болон цусны донорын тухай гэсэн хоёр тусдаа хуулийн төслийг боловсруулсан боловч 1 жил гарын хугацаа өнгөрөөд байгаа юм. Харин донор хүлээх иргэдийн хувьд цаг хугацаа бол хамгийн үнэтэй байдаг юм а. Иймд хууль санаачлагчдын зүгээс дээрх хуулийн төслүүдийг улсын хурлын хаврын чуулганы эхэнд яаралтай хэлэлцэн батлах шаардлагатай гэж үзэж байна. За одоо мөрдөгдөж байгаа донорын тухай хуулиар цусны донор болоод эд эрхтэн шилжүүлэх зохицуултуудыг хамттан тусгасан байдаг. За тэгвэл хэд өргөн агуулгыг нэг хууль шингээж өгснөөс үүдээд зарим асуудал хуулийн зохицуултгүй болоод байсан юм а. Иймээс ч цусны донорын тухай хуулиар цусан бүтээгдэхүүнийг цуглуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, донорыг алдаршуулах асуудлууд тусгасан бол эсэд эрхтэн шилжүүлэх тухай хуулиар амьд болоод амьгүй донороос эсэд эрхтэн шилжүүлэх асуудлуудыг зохицуулахаар өргөн бариад байгаа юм а. За гэтэл цусны донорын тухай хууль өргөн баригдаад 4 жил, эсэд эрхтэн шилжүүлэх тухай хуулийн төсөл боловсруулагдаад 1 жилийг ардаа орхиод байна. Гэтэл өнөөдөр бид амьд донороо хайрлах зайлшгүй шаардлага байна. Өнөөдөр тэтгэдэргүй хорвогийн зам ёсоор янз бүрийн шалтгаанаар олон хүн одоо бас тэнгэрт дэвшиж байгаа тийм зүйлүүд байж байгаа. Эдгээр маань бүгд өнөөдөр бас тодорхой төвшөнд амьгүй донорын хэмжээнд асуудалд яригдах тийм ээ. Энийгээ дагаад одоо бас төсөв зардал нэлээд зүйлүүд бол гардаг. Өнөөдөр миний одоо тооцоолж байгаа юу харж байгаа авсан мэдээллээр бол одоо жишээлбэл ингээд донорын хүлээгээд байж байгаа 400 гаруй өвчтөд байж байна. Гэтэл одоо энэ 400 гаруй өвчтний донорыг бид нар энэ хууль эрхтэн зохицуулалтаар яаж бий болох вэ гэдэг нэгдүгээр асуудал. Нөгөө талаараа бид нар энэ хүний эрхтний 8-ны асуудлаас энийг дагаад өргөжч байдаг асуудал байгаа учраас энэ тал дээр аль талаас нь харж иж энэ хуулийг зөв зүйтэй хууль болох ёстой. Гэхдээ бид нар илүү нарийн судлах ёстой гэдэг үүднээс асуудал хандна. Гэхдээ судалж ийн гэж одоо цаг хугацаа бас алдах бол бидэнд ирэх байхгүй. Яагаад гэвэл энэ болгоны цаана хүний амнаас эрүүл мэндийн асуудал өөрөөх чухал байдаг учраас хуулиа бид нар бол одоо энэ хаврын чуулганаар эхлэмжс одоо яралтай хилцүүлээд баталж хэрэгжүүлэх ёстой л гэж үзэж байгаа. За мөн одоо өмнө нь өргөн барьсан одоо гишүүдийн хуулиуд байж байгаа. Тэдгээр хуулиуд дээр бид ажиллах асуудал байж байна. За миний хувьд намрын чуулган сая нэг 7-8 хуулийн төсөлтөөр санаачлагчаар оролцоод ажиллалаа. Тэр нь бол бас эсэд эрхтэн шилжүүлэх тухай хуулинд донорын ар гэртээ нийгмийн даатгал төлдөг байснаас үл хамааран хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нугалсантай тэмцэх оршуулгын зардал олгохоор тусгасан байна. Мөн хуульд амьгүй донороос авах эсэд эрхтнийг авахтаа ар гэрийнхэн зөвшөөрснөөс бусад эд эрхтнийг авахгүй байхаар тусгажээ. За мөн амьгүй донорыг илрүүлэх, ар гэрийнхэнтэй нь уулзах, алдаршуулах асуудлуудыг тусгаад байгаа юм байна. Зарим амьд донорыг тогтоох тухай асуудал дээр гэр бүлийн гишүүн байх, эхнэр нөхөр, төрөл садангийн хүн хөргөн бэр байх гэсэн дарааллаар сонгогдсон хүнийг хэлнэ хэмээн заасан байна.